Good morning, church. God morgon. Чуулган I өглөөний want you to мэнд know that we miss you so much. Jag vill att ni ska veta att vi saknar er så mycket. та нарыг маш их санаж байгааг тэгээд та нарыг бас мэдээсэй гэж хүсэж Jag ser байна. fram emot att vi får samlas igen på samma But, plats. but until then, Утахгүй we keep on тэгээд praying нэгэн and газараа trusting God will хамтдаа make a way. цуглан гэж Tills үнэхээр dess найдаж fortsätter vi байна. ber och litar på att Gud kommer skapa en väg. Тэр болтол бүгдээрээ бурхан замын нээтэл бүгдээрээ хамтаа залбирлаар хамт байцгаая. Тэгээд өнөөдөр өглөөнийхөө цуглаанд хамт байгаарай. Урьж байна. Тэгээ ерөөгцөн байх болтугай бидэнтэй хамт байгаарай. Эцэг бид залбирч байна. Ge oss ett ödmjukt sinne, Бидэнд даруй skapa сэтгэлийг өгөөч. oss Бидний дотор en längtan att ära танд алдрыг өргөх хүсэл тэмүүллийг бүтээгээч. mer av din härlighet. Vi behöver Та өөрийн цог жавхлангаа бидэнд харуулаач. Бурхан бидэнд та хэрэгтэй. vi speglar Бидний амьдрал таны дүр төрхийг тусгамаар байна. ditt folk. Бид таны алдрын төлөө байна. Ge oss ditt Өөрийн ард түмнээ нэгтгэж та бидэнд чин зүрх сэтгэлийг өгөөч. Та бидэнд өөрийн чин зүрх сэтгэлээ өгөөч. Тантай адил байх хүсэл тэмүүллийг Бурхан та бидний дотор сэргээж өгөөч. dig vår Gud. Med våra liv vill vi spegla din bild. För din Таны цог жавхлан бид харахыг хүсэж байна. låt oss få se, Бурхан та бидэнд хэрэгтэй. få se. Бид амьдралаараа таны дүр төрхийг тусгамаар байна. Бид таны алдрын төлөө байна. Med våra liv vill vi spegla din bild. För din ära är vi till. Vi vill lyfta våra Бид гараа дээш нөргөн танд алдрыг өргөж байна. Танд алдрыг өргөхийг хүсэж байна. Бүх алдрыг бид гараа дээш нөргөн танд өргөж байна. Бид бүх алдрыг танд өгье. Låt oss få se mer av din härlighet. Та бидэнд өөрийн цог жавхлангаа харуулаач. Dig vår Gud. Med våra Бидэнд та хэрэгтэй байна. speglar din bild. För din ära Бид амьдралаараа таны дүр төрхийг тусгахыг хүсэж байна. mer av din härlighet. Vi behöver Бид таны алдрын төлөө амьдрий. med våra liv vill vi spegla din bild. För din ära är vi till. Låt oss få se mer av din härlighet. Vi behöver dig, vår Gud. Бурхан бидэнд та хэрэгтэй. Våra liv vill vi spegla din bild. För din ära Бид амьдралаараа таны дүр төрхийг тусгаж амьдрахыг хүсэж байна.
Есүс тантай адил хинч үгүй. Есүс одоо бидний дунд. Есүс бидний амилсан хаан. Бид таны нэрийг өндөр төрөгч байна. Бид танд алдрыг өргөж байна. Есүс тантай адил хинч үгүй. Есүс яг одоо бидэнтэй хамт байна. Есүс бидний амилсан хаан. Бид таны нэрийг өндөрт өргөж танд алдрыг өргөе. Бид магтаж байна. Үрд мөхөд бурхан таныг алдаршуулъя. Ариун бурхан та. Үрд мөхөд бурхан танд бид алдрыг өргөе. Таны нэрийг бид өндөрт өргөж танд бид алдрыг өгье. Алдрыг өргөе. Есүс тантай адил хинч үгүй. Есүс бидэнтэй яг одоо хамт байна. Есүс бидний амилсан хаан. Бид таны нэрийг өндөрт өргөж танд алдрыг өргөе. Бид бурханд бурхныг үрд мөхөд алдаршуулж магтъя. Бурхан та бол ариун. Бурхан танд бид үрд мөхөд магтаалыг өргөе. Таны нэрийг өндөрт өргөж танд магтаалыг өргөе. Бурхан алдаршуулгадах зохистой. Бүх алдар нь бидний бурханд. Бидний бурхан бол ариун. Бурхан та бол ариун. Бурханд үрд мөнхөд магтаалыг бид өргөн. Бид түүнийг магтана. Ариун бурхан та бол. Ариун бурхан та. Танд бид үрд мөнхөд магтаалыг магтан өргөе. Таны нэрийг өндөр түргэн танд магтаалыг өргөе. Амар тайвныг бүхэнд авчирдаг. Шуурга намайг эргэн тойронд хүрээлэхэд таны нэр энэ бүхнийг нураадаг. Анир чимээгүй. Тэнгис далайг чимээгүй болгодог. Миний доторх уур уцаарыг чимээгүй болгодог.
Таны нэр нь бүхнийг хийдэг. Есүс, Есүс, аврагч эзэн, Есүс. Та харанхуйг чичрүүлдэг. Есүс та айдсыг дууг нь хордог. Есүс та харанхуйг чичрүүлдэг. Есүс. Амьсгал ясанд амийг ам өгдөг. Уушгийг эдгээр уушигнууд танд дуулдаг. Дахин та түүнийг амьлуулж танд алдрыг өргөдөг. Есүс та бол харанхуйг чичрүүлэгч. Есүс энээр бол айдсын дууг нь хоригч. Энээр бол Есүс та бол харанхуйг чичрүүлэгч. Таны нэр бол гэрэл. Харанхуйч сүйдэрч үгүйсгэж чадахгүй. Таны нэр бол ялагдашгүй. Таны нэр амьд. Үрд мөнхөд өндөрт өргөгдөх. Таны нэр бол ялагдашгүй. Есүс. Та харанхуйг чичрүүлэгч. Та айдсын дууг айдсыг дуугүй болгодог. Есүс та бол харанхуйг чичрүүлдэг. Таны нэр бол гэрэл. Сүүдэр таны нэрийг үгүйсгэж чадахгүй. Таны нэр ялагдашгүй. Таны нэр амьд. Үрд мөнхөд өндөрт өргөгдөх. Таны нэр бол ялагдашгүй. Есүс та харанхуйг чичрүүлдэг. Та айдсын дуугүй болгодог. Та харанхуйг чичрүүлдэг. Таны нэр бол гэрэл. Сүүдэрч таны нэрийг үгүйсгэж чадахгүй. Таны нэр ялагдашгүй. Таны нэр бол амьд. Таны нэр өндөрт өргөгдөг. Үрд мөнхөд өндөрт өргөгдөх. Таны нэр ялагдашгүй. Есүс та харанхуйг чичрүүлэгч. Есүс та айдсыг дуугүй болгодог. Та харанхуйг чичрүүлэгч. Та харанхуйг чичрүүлдэг.
Ska vi fortsätta vår serie idag med lärdomar från livet? We're going to continue. Амьдралын хичээл цувралаас өнөөдөр үргэлжлүүлцгээе. Och jag måste få börja den här predikan med en bekännelse. Би номлоо нэг хүлээн Jag зөвшөөрөлтөөр vet inte hur det är för dig, эхлүүлье. men när jag kommer till de där avsnitten i Bibeln med långa listor av namn, Тэг та нарт ямар байдгийг би мэдэхгүй л дээ, харин миний хувьд болохоор энэ урт нэрсийн жагсаал бүхий ишлүүдийг уншихдаа fuskläser jag. тэр үедээ би тэр урт нэрсийг уншихдаа би Jag tycker att хуурмаг de är уншчихдаг ganska байгаа. tråkiga och det är lätt att man hoppar över dem istället. I think they're quite boring. Тэгээд уйдгартай санагдаа. Тэгээд ер нь жоох өнгөрөө явчихдаг байж. Kan det hända att man också missar viktiga saker. Ер нь яг ингэх үедээ бид нар яг чухал зүйлүүд буюу чухал хүмүүсийг орхиод алгасаад явчихдаг байж Så байгаа. finns det en sån där lista med namn. Ром номын сүүлчийн бүлэгт энэ нэрс En бүхий del av de namnen de är okända för хүмүүс oss. байгаа. A few of those names are unknown for us. Andra Тэгээд зарим är mer нэрүүдийн kända. бид нар танин, зарим нэрүүдийн сайн Om vi танихгүй. hoppar över den där listan And if we jump over that list, så kommer vi att missa За några av энэ de нэрсүүдийг орхио явчих юм бол personerna we'll miss some of the most тэгээ important маш people чухал тэр бүр утга учир бүхий тэр хүмүүсийг in the story of how the gospel хүмүүсийн spread түүхүүд сайн мэдээ хэрхэн тархсан that known world. дэлхийн нийтэд сайн мэдээ хэрхэн танил болсон тархсан тэр түүхийг personen i dagens бид орхино гэсэн үг байж. Person in today's Тэгээ энэ хүмүүсийн нэг бол Фойбе буюу Фойбегийн тухай ярина. Тэгээ энэ хүн бол бидний өнөөдрийн номлолын Paul is in гол хүн маань болно. Det är slutet på hans Тэгээ Коринт гэдэг хотод Паул 57 оны under 3 өвөл månader амьдарч arbetade байсан. han Тэр илгээлтийн үйлчлэлийн 3 дахь удаагийн илгээлтийн үйлчлэлийн сүүлийн хэсэгт амьдарч байсан. Bible teachers and Тэр 3 жил genom Библийн nästan 2 Библи millennium судлаач, Библийн ansett багшаар vara hans viktigaste тэнд ажиллаж verk. байсан ба. who throughout 2 millennia has seen this as Тэгээ түүний тэр маш чухал үйлчлүүд үйлчлэл the letter to the church маш in чухал түүний маш чухал үйлчлүүд юу гэхээр 2000 жилийн гахалтай түүхтэй тэр чухал үйлчлэл Ромд бичсэн Men först, Ромын чуулганд бичсэн загтал байж байгаа бас. och vi vet ifrån Тэгээ тэр үнэхээр Apostlagärningarna Ромор att besöket i очиж Jerusalem Ромын итгэгчнэртэй уулзахыг үнэхээр хүсэжсэн байгаа. Тэгэхдээ тэрнээс өмнө тэр Иерусалим явах байсан байгаа. som han hade tänkt sig. За Үйлс номон дээр бид нар мэдчихэе. Utan inledningen på Тэгээ тэнд en lång Үйлс номон дээр яс мэдчихэе. Паул өөрөө болохоор Ромд Иерусалимд богинохонд айлчилнаа л гэж бодсон. till Rom. and finally that also takes him Гэвч тэр Och där slutar Lukas berättelse i Apostlagärningarna. and that's Иерусалимд очиод шоронд удаан суусан байж байгаа. Харин дараа нь яг нөө Ромд очисон байж Paul's байгаа. in Rome. Men att Rom blir Тэгээ Лук тэр bara ytterligare en missionsbas. Үйлс номыг бичсэн Лук хэлсэн байж байгаа шүү дээ. Тэгээд Лук юу хэлсэн гэхээр Ännu längre bort. Паул Ромд очисон гэж He хэлсэн can баг. take the gospel even Тэгээ further. түүний гол зорилго юу гэхээр Paulus Ромд очиод тэр сайн мэдээ тарааж, сайн мэдээг улам илүү удаан хугацаанд тарааж бас олон хүмүүс тархах байсан байна. Түүний är inriktad зүрх Ромд байсан, харин түүний оюун бодол санаа förbereda detta nya Испанд фокус тавьсан байж байгаа. missionsäventyr på bästa sätt. How is he able to За conduct тэгээд this mission? илгээлтийнхэн энэ үйлчлэлийг хамгийн сайнаар хэрхэн яаж бэлтгэх вэ? Sitt budskap, За ийм асуулт байсан. Тэр där han загтал skriver бичсэн sina байна. värderingar. His values. Тэгээ тэр загталт нь юу вэ гэхээр зэрэг тэр өөрийнх нь гол зорилго байсан байгаа, үнэлэмж байсан байгаа, алсын гараа байсан байгаа, хийх ажлууд нь байсан байж. Writes to Romans. Jag hoppas За att тэгээд få тэр träffa er ийхүү på hela resan ромчуудад бичсэн байгаа. och bli utrustad Ром för 10:24 resan. дээр Efter att först en tid haft glädjen att vara tillsammans med er. I hope to би see you Испани руу all явах замдаа та нартай уулзаж төр зурж гисэн эхлээд та нартай нөхөрлөн баярлаж байгаа дараа нь намайг тийшээ явахад минь туслах байх гэдэгт найдаж байгаа. Möjligheterna. And then he sends this letter with За одоо бичсэн загтлаа тэр possibilities. хамгийн боломжтой тэр хамгийн сайн тэр боломжтой чухал хэнийг илгээх вэ? Загтлаа өгөөд илгээх вэ? Och Тэгээд Ромд байгаа итгэгчнэр лөө энэ загтлаа илгээж тэгээд тэрэнд байгаа итгэгчнэр тэр загтлын утга санааг тайлбарлаж өгөх дараагийн илгээлтийн үйлчлэлээр бэлтгэх Testify about Jesus. мөн дэлхийн хязгаар хүртэл Есүсийн тухай сайн мэдээ гэрчлэн ярих тэр илгээлтийн үйлчлэлээ гүйцэтгэх тухай Paul's mission in байгаа. Spain är helt beroende av hur det här brevet tas emot.
is completely dependent on. За this тэгэхээр letter's энэ receipt. загтал хэрхэн хүлээн авагдсанаар тэр Паулын Is who's sent Паулын Испан дахь тэр үйлчлэл хамааралтай байж байгаа. avgörandet skedet. And when he is in this deciding moment, Vem ska han Тэгэхээр sända? who did he элч send? төлөөлөгч хэнийг илгээх вэ? In a few of Paul's Тэр letters, Kan vi чухал байж läsa vem det байгаа. är som han sänder för att leverera breven till sina mottagande? we can read about who he sends. За тэгээ Паулын хэдэн захидлуудын хэдэн захидлуудыг хэрхэн чуулганууд руу илгээсэн тухай байж байгаа. Жишээ нь Эпафр байж гэн. Troligen är det Эпафр Филиппойчуудад тэр Филиппийн захидлыг Филиппой захидлыг efter sitt besök. авчиж өгсөн байж байгаа. Хүргэсэн байж байгаа. Илгээгдсэн байж байгаа. Stephanas was probably the one who brought 1 Мөн Corinthians. Стефан байж гэн. Стефан Эфест Паултай уулзсан байж байгаа. Уулзсныхаа дараа 1-р Коринт захидлыг хүргэсэн байж байгаа. Där Paulus brev Гэрлүүгээ till буцаад hans tidigare slavägare Filemon. And Onesimus was probably the one who carried a letter to his мөн Онесим байж гэн. Онесим өөрийнхөө хуучин одоо боолын эзэн Филимон руугаа тэр захидлыг Паулаас авч явсан байж байгаа. Тэнд шоронд уулзсан. on behalf of Онесим Паултай шоронд Alla de här таарлцсан personerna байж байгаа. stod Paulus Мөн väldigt nära. Тимот байж гэн. Паул Тимоттой хамгийн ойр хамтран үйлчлэгч хамтрагч нь байж байгаа. Олон чуулгануудад хамт явсан байж Ja, байгаа. de fick uppdraget att Тэгэхээр эдгээр But none of them got the assignment to travel to Rome. эдгээр хүмүүс бүгдээрээ Паултай их ойр байсан, маш ойр хамтран үйлчлэгч байсан. Хэн ч энэ үйлчлэлийг аваагүй Ром руу захидал хүргэх. Харин нэгэн эмэгтэй энэ үйлчлэлийг авсан байж байгаа. Энэ эмэгтэй хэн бэ гэхээр Фойбе байгаа. Яагаад Фойбе юм бол? Тэгээ түүний нэрний талаар бид нар Maybe жоох because he was ингээд shining. хошноор харах юм бол түүний нэрийг Because that was what her name. гэрэл Oavsett түүний tänker нэрийг jag att туяа hon är den гэж som var bäst skickad орчуулах för det här боломжтой. uppdraget. But no matter what, I think she was the one most suited for the job. Av alla Paulus medarbetare var hon den som han Түүний нэр үндэ орчуулбал тийм нэртэй байж Out of all байгаа. of Paul's co-workers, she had the best. Тэгээд түүний нэр үнэндээ түүний нэр зөвхөн зүгээр нэг нэр байгаа. Түүний нэр түүний яг үйлчлэл тэр яг өөрт нь тэр тохирсон нэр байж байгаа. och Spanien Тэгээд энэ үйлчлэлийг энэ захидлыг илгээх авч явах тэр үйлчлэл түүнд хамгийн тохиромжтой байсан байж. She was the one who got the assignment to travel to Rome. Hon var den som fick gå från husförsamling till husförsamling Тэр Фойбеийн захидал энэ үйлчлэлийг авсан байж байгаа. Church to church. och hon fick uppdraget att läsa. Тэгэхээр Фойбеевэр энэ захидлыг аваачаа чуулганд эсвэл гэрийн чуулганаас гэрийн чуулганд энэ захидлуудыг аваачиж уншиж өгөө чуулган бүрд уншиж өгнө. Men vem var hon då? Тэгээ уншаад тэгээд Паулийн And what do we know about her? Romarbrevets avslut. Паулийн бодол санааг ярина гэсэн үг. Утга санааг ярина гэсэн үг байж sina байгаа. hälsningar till With all the people Paul sends his greetings to, introducerar han Febe till församlingen i Rom. Тэр захидлыг нь уншиж тэр захидлыг нь тайлбарлаж мөн асуултуудад хариулахаар тийм үүрэг даалгавартай байж байгаа. Som tjänar församlingen i Kenkrea. За тэгэхэд энэ хинбэ Фойбе хэн байсан бэ гэхээр тэр чуулганд ийхүү танилцуулсан байж байгаа. Түүнийг хүлээж авч түүнийг Фойбег танилцуулж байгаа. Санал болгож байгаа. Тэгээд ийхүү хийсэн байна. Ром 16-гийн 1-2 дээр хийсэн байна. Кенхрейдэх чуулганы үйлчлэгч Фойбе хичээгээ би та нарт онцлон таниулж байна. Ариун хүмүүс зохих ёсоор түүнийг эзэн дор хүлээн авч түүнд хэрэг болох альва юмд нь та нар туслаарай. Тэр өөрөө олон хүнд мөн надад ч халамжлагч болж байсан юм а. it's easy to read. За бид нар ингээд хуучны захидлуудыг одоо өнгөрсөн хуучин үеийн захидлуудыг уншихаараа бид нар нэг давхар бодол санааг уншдаг. And especially when it comes to the position women had during the early church. За тэгээд энийг ингээ харах юм бол бид нар яг дээр үеийн одоо эртний анхны чуулгануудын эмэгтэйчүүдийн тухай Sansera. бид нарыг ийм бодолтой байдаг. And that was a city that was Тэгээ Паул юу гэж хэлсэн гэхээр Фойбе Кенхрей чуулганд үйлчлдэг гэж хэлсэн байж байна. it's easy to get a picture Үйлчлэгч гэж хэлсэн баг. Så hon kanske fixar mat that's maybe fixing food. och tar hand Энэ om бичсэн үгийг бид människor. нар юу гэж хардаг вэ гэхээр за нэг настай эмэгтэй Och praktiskt. чуулганд хоолоо хийгээ Things. Men хүмүүст ingen анхаарал kan тавиад vara
mer fel än det. But nothing can Тэгээд go wrong тэр with that. практик юмнуудыг хийгээл тэгээд байж beskriver байдаг. Febe och hennes tjänst. Because the Гээд words Paul uses to бид нэр describe цаана Phoebe and давхар her ингээд ministry боддог. Тэгээд энд буруу юм байхгүй л дээ. Гэхдээ Паулын хэрэгэлсэн тэр үг үйлчлэгч гэдэг тэр үгийг Epafras. энэ үгийг тэр Паул өөрийнхөө үйлчлэлээр хэрэгэлдэг. Jesus själv. even Jesus. Тимот, Det handlar om en alldeles speciell tjänst i Guds rike. It's a special Эпофер ministry in God's тэгээд мөн Есүст хүртэл тэр үйлчлэл гэдэг үгэн дээр It's clear that Phoebe has хэрэглэхдээ энэ үгийг яг хэрэгэлдэг Utifrån det гэж. här uppdraget så har hon planterat en församling. Тэгээд эндээс маш тодорхой харагдж байгаа юм юу вэ гэхээр Фойбе пастор байсан байж байгаа. has a lot of trust. Hon undervisade Тэр och ledde den här församlingen. Кенхрét чуулганыг тарьсан байж Och байгаа. det var också när Paulus Тэр маш итгэмжтэй нэгэн байсан. Тэр чуулганыг удирдах, тэр сургаал заадаг байсан. Also, when Paul was visiting the church in Caesarea, that he met Phoebe for the first time. Vi vet också att Тэгээ hon var Паул självständig Кенхрét affärsman. очиж Фойбетэй анх удаа Att уулзсан hon байдаг. förestod sitt eget hus. That she took care of her own household. Att Тэгээ hon бид нар tjänade мэдж байгаа sitt тэр eget uppehälle. хувийн бизнес эрхэлдэг эмэгтэй. Och hon kommer att bli en Тэр өөрийнхөө medarbetare till Paulus. тэр орон гэрийг хамаг юм тэр өөрөө хариуцдаг байсан. Ekonomiskt. She supported him financially. Тэр Samtidigt som Paulus өөрийнхөө байгаа эзэмшлээрээ бас бурхны хаанчлалд үйлчилдэг байсан байгаа. Тэр Паулын санхүүг дэмждэг байсан байгаа. Үүний зэрэгцээгээр Паул Фойбегийн халамжлагч байсан. Яг Тимотиг Тимотийн халамжлагч байсны адил. Som den här missionen till Spanien. And they had probably dreamed together about the mission to Spain. Тэгээ мэдээж тэр хоёр ингээ хамтдаа Because the words Paul used to энэ захидлынхаа тухай ярилцсан байж таараа мөн Испанд очиж сайн мэдээнд илгээтэй үйлчлэлийн тухай хоёлаа мөрөөдөжсэн байгаа. person I den missionsrörelse som han ledde. in the mission. Тэгээ Фойбе ямар хүн байсан бэ гэхээр удирдагч тэр шинийг санаачлагч тэр илгээлтийн Паулын илгээлтийн хөдөлгөөний илгээлтийн удирдагч байсан байж. His mission strategy. Från vad den tidiga kyrkan. Тэгээд дараагийн тэр илгээлтийн тэр What the стратегид early church fathers said about бэлтгэх тэр стратегийн тэр бэлтгэл ажил тэр Фойбег we can Ром руу also илгээсэн Paul байж. sometimes. Och några traditioner säger att hon till och med var med honom på resan. Тэр анхны чуулганууд бас дурдсан байдаг. Фойбе To Spain. Någonting som Фойбе Паултай хамт тэр Испани руу хамт тэр үйлчлүүлээд явж ирсэн. No. är att hon reste Мөн Испанд очиж үйлчилж ясан тухай бас Paulus дурдсан där байдаг. ber församlingen och församlingarna Тэгээ där. бидний мэдж байгаа And Paul asked бидний the маш church, тодорхой мэдж байгаа зүйл юу гэхээр Men inte ta emot henne som bara vem som helst. but not just to receive маш from somebody else. тодорхой мэдж байгаа зүйл юу гэхээр Паул Фойбег Ром руу Ромын чуулганд руу илгээсэн байж. Because she's the Тэгээ та leader нар of the church. за яах вэ нэг хин нэг ирдэг хүн л ирж гин гэж бүү хүлээж аваарай. Энэ итгэлийн хэрэг эзэн доторх эгччин Och шүү. de ord som Paulus använder när han ber Бас Кенхрэ чуулганы удирдагч шүү. Тэр миний дуу хоолой шүү. Тэр илгээлтийн миний илгээлтийн хөдөлгөөний тэр илгээлтийн илгээлтийн удирдагч шүү гэж илгээсэн байж. Received in a new place. till exempel när en ny Мөн Паулос For түүнийг example, when an ambassador comes to Sweden, så sker det en officiell түүнийг mottagning хэрхэн hos Фойбег хэрхэн хүлээж авах вэ гэдэг түүнийг хүлээж аваарай гэдэг үгийг хэрэглэхдээ яг тэр элчин сайдын тухай үгийг хэрэгэлсэн байдаг байгаа. Элчин сайд аль нэгэн улс оронд ирэх үед жишээ нь манай улс оронд аль нэг улс орны элчин сайд ирэхэд хаан хүлээж авч тэгээд тэр элчин сайд юу гэхээр өөрийнхөө итгэмжлийн захидлаа уншиж тэгээд албан ёсоор хүлээж авч тэр улс орныг төлөөлөгддөг байж байгаа. så gör han det som hans officiella sändebud. he does that as Тэг Фойбе тэднэр дээр очих үед, ромчуудад очих үед тэгээ юу гэхээр өөрийнхөө албан ёсны төлөөлөгч болгон илгээсэн байдаг юм байна. Vägnar. and she does it for him in his ways. Och det här är ju egentligen ganska... Тэгээ Фойбе юу гэхээр Паулын эрх мэдлэр очих юм аа. har ju inte direkt det där Мөн ryktet om түүний өмнөөс Паулыг төлөөлөн түүний эрх мэдлэр очно гэдгийг Reputation of being so тийм хүлээж аваарай гэж хэлсэн kanske har байна. anledning att omvärdera Paulus efter det här. Тэгээ Паул we have to reevaluate what we think about Paul after För det är this. tydligt att Paulus i sin tjänst
Because it's clear that Бид нар Паулыг ингэж дүгнэдэг. Паул ер нь эмэгтэйчүүдийн талаар эерэг биш гэж бид дүгнэдэг. Бид нэр энэ додол санаагаа өөрчлөх хэрэгтэй. Үүндээ Паулийн үйлчлэл fram sina kvinnliga medarbetare. Паулийн үйлчлэл female co-workers. эмэгтэйчүүдээс маш их хамааралтай байсан байна. Маш их хамааралтай түүний үйлчлэл байсан байж байгаа мөн тэр үйлчлэлдээ эмэгтэйчүүдийг маш их өндөрт өргөсөн байдаг. Тэр эмэгтэйчүүдэд өргөсөн байдаг юм аа. Teach. Troligtvis inte ska ses som generella. Тэгээ нэгдүгээр Коринт дээр хэлсэн байдаг те эмэгтэйчүүд үйлчилж болохгүй за удирдахч байж болохгүй гэж хэлсэн байдаг. Гэхдээ энэ болохоор нийтлэг хэлээг байгаа. Хэлээг нь мэдээж байгаа. Specific person in a specific situation. Jag tror att det är väldigt mycket som Гэхдээ энэ нь юу гэхээр тусгай нөхцөл байдал тусгай хүмүүс хэлсэн байх нь маш ойлгомжтой байгаа. nämns inte mindre än Бид нар энийг зөв орчуулах хэрэгтэй байгаа. 9 different women are mentioned. За тэгээд энэ байхын жагсаалттай нэрсүүдэж байгаа. som medarbetare till Энэ 16 дахь бүлэг дээр. Тэгээд энд хамгийн багадаа 9 эмэгтэйг дурдсан байдаг. är Priska 9-өөс дээш эмэгтэйчүүд дурдсан байдаг. som är gift med Тэгээд Aquila. бүр That's мэнчилж байгаа эмэгтэйчүүдийн тухайс мэнчилгээ дэмжүүлэх дэвшүүлэх хүмүүсийн тухай. he calls them co-workers. За тэгээд ихний эмэгтэй хэн бэхээр Приска Акул. Så har de planterat nya församlingar Приска Акултай гэрэлсэн байж байгаа. Aquila lived. Тэгээд Христ доторх хамтрагч гэж хэлсэн байдаг. i Rom. They've also done that in Надтай Rome. хамтран Senare hälsar han зүтгэж också till зүтгэж хэлсэн байна. Andronikus och Junia Тэгээд тэд хамтдаа чуулган тарьсан байж байгаа. Ananias and Junia. och beskriver dem som högt ansedda apostlar. Тэгээд дараа нь тэр хэнийг хэлсэн гэхээр Андроник Юуны хоёрыг Vi хэлсэн vet байна. att de fungerade också som Тэгээд тэднийг яг нь församlingssekreterare i Rom. We know that they also элч нарын дунд нэр цуутай гэж хэлсэн байна. Kvinnorna, So these 3 women, Febe, Тэгээд нэр элч нар гэдэг маань юу гэхээр чуулган таригч нар гэж байгаа. Ром de har чуулган alla тарьдаг. varit Тарьсан ovärderliga хүмүүс байж байгаа. medarbetare i Paulus missionsrörelse. they have been За, important Phoebe, co-workers in Paul's missions. Men de har varit Priska, mer än bara medarbetare. Юуны They have been more than co-workers. De энэ har гурав. aktivt planterat Тэгээд församlingar. Паулийн үйлчлэл бүр хамтрагч нар маш чухал хамтрагч нар байсан байж байгаа. Taught new believers. De har riskerat sina liv för Тэгээд нэр evangeliet, чуулган таригч нар байсан байж байгаа för хамт Guds rike. And for God. шин итгэгч нарт сургаал заагч нар байсан байгаа. Functioned as leaders. Тэд өөрсдийнхөө амьдралыг Som de har arbetat med. амьдралыг бүр тэг бурхны хаанчлалын төлөө өөрсдийнхөө амьдралыг бүрэн зориулсан хүмүүс байсан. Febe skulle komma och besöka oss i gudstjänst. Тэд нэр янз бүрийн талбаруудаар ажиллаж байсан байж байгаа. Come and visit us in the service this Sunday. Сайн мэдээний төлөө өөрийнхөө амьдралыг эрсдэлд оруулж байсан To гэж give a хэлсэн байна. few pieces of advice from her life. Vad skulle de Хэрвээ säga? Фойбе өнөөдрийн Jag бүтэн tror att сайдар бидний de цуглаанд är ирсэн бол någonting i den här stilen som skulle vara hennes. тэгээд тэр өөрийнхөө амьдралын талаар бидэнд юу гэж хэлэх байсан бол För det första, Firstly, du som är нэг kvinna иймэрхүү зүйлийг л бидэнд та och бидэнд känner Guds хэлэх байсан kallelse баха. till tjänst och Нэгдүгээрт нь eller till ledarskap Эмэгтэй i та. Hans rike. and feel called to ministry and to be a leader in his kingdom. Låt ingen se ner på dig. Let no one look down. Бурхны хаанчлалд удирдахч ба үйлчлэлд Бурхнаас дуудагдсан дуудлага авсан эмэгтэй та таныг хинч доош нь хийхэд бүү зөвшөөрөөрэй. Gå på Хэрв хэн нэгэн танд ирээд чи Бурхны дуу хоолойг сонсоогүй штэ. Христосны дуу хоолойг сонсоогүй штэ. Бурхан чамайг дуудаагүй штэ. Чи дуудлага авсан юм уу? Be courageous. oförfärad. Бурхан чамтай ярьдаггүй штэ гэж хэлвэл бүү сонсоорой. Och du behövs Бурхан танд өөрт чинь юу гэж хэлсэн түүний дагуу яваарай. Бурхны сүнс Бурхны тэр бэлэг авиасуудыг ашиглаарай. Зоригтой байгаарай. Бурхны хаанчлал, Бурхны чуулган, Glöm inte bort att Бурхны чуулганд та хэрэгтэй шүү. investeringar som du За någonsin дараагийнх ska нь göra Best investments you can make. är de investeringar du gör i бизнес Guds rike. эрхлэгч, компани Det удирдагч är där du нараа investerar i missionen. It's what you та нар таны Det är där du investerar i оруулах хамгийн чухал хөрөнгө оруулалт юу гэхээр Det är där Бурхны du хаанчлал юм investerar шүү. i den lokala Бурхны хаанчлалд оруулж байгаа local church. Бурхны хаанчлалд оруулж байгаа таны хөрөнгө оруулалт som känner kallelse. сүм чуулганд What you invest сүм in, you feel чуулганд called to full-time ministry. Och det kommer att ge Бурхны dig хаанчлалд och ditt илгээлтэд företag And that's going to give you мөн and your company oerhört mycket välsignelse. бүтэн цагийн үйлчлэл Бурхны хаанчлалд үйлчилж байгаа хүмүүсийг дэмжиж байгаа тэр дуудлагыг дэмжиж байгаа таны хөрөнгө оруулалт Lastly, I believe үнцэнтэй for all шүү. of us. Jag fick ta det dyrbara Богино хугацааных болоод богино хугацааны болоод урт хугацааны evangeliet тэр гайхалтай ерөөл Jesus. till andra människor. ерөөл Бурхны хаанчлалд өргөж байгаа энэ хөрөнгө оруулалтын ерөөл чинь энэ чинь гайхалтай ерөөл юм шүү гэж хэлэх байна. Мөн гурав дахь нь
av er. that assignment is Гоо also дараа нь for each эцэст and нь юу every гэж хэлэх байсан бэхээр бидэнд бүгдээрэнд бань хэлэх юм аа. Бид нар хамгийн үнцэнтэй зүйлийг би авсан юм аа. Энэ бол Есүсийн тухай сайн мэдээ, хүмүүс зориулсан энэ сайн мэдээ юм аа. Att vi har läst av Би andra сайн мэдээний илч байсан юм аа brev гэж inte skrivna med bläck och болсон юм penna, аа гэж хэлэх юм аа. letters not written by ink, men Тэгээ med энэ den үүрэг heliga даалгавар levande та Gud бидэнд бас tillsammans. биднэрт бүгдөөрэнд ч өгөгдсөн шүү гэж Det är хэлэх ett sånt байсан. brev som du är. Тэгээ мөн that's the Паул letter you are. Коринт загтал дээр ингэж хэлсэн байж Till байгаа. de människor som Биднийг du har runt omkring бүх dig. хүмүүсээр уншигдах Христийн загтал шүү. Бид бихээр үзгээр бичигдээгүй. Бид харин ариун сүнсээр бичигдсэн бүх хүмүүст уншигдах загтал юм а гэж хэлсэн юм а. Бид эргэн тойрондоо байгаа бүх хүмүүст бурхнаар илгээгдсэн юм шүү дээ. Power to become my witness. Энэ бол таны анхдагч үүрэг даалгаварч юм шүү дээ. And also this summer you get to be with Мөн Jesus. Bland de människor Есүс өөрийнхөө дагалдагч нарт юу гэжсэн бэхээр ариун сүнс та нарын дээр эрэх үе та нар хүчийг авч намайг дэлхийн хязгаар хүртэл гэрчлэх болно гэж хэлсэн байж. After. låt oss be. Тэгээ энэ зун бурхан таныг эргэн тойрон таны уулзсан хүн бүрд таныг өөрийгөө гэрч болгон ашиглахыг хүсэж байгаа шүү. Тэгээ таныг элчээ болгон бас элчин сайдаа болгон ашиглахыг хүсэж байгаа. Тэгээд залбирая. Бурхан минь танд баярлалаа. Та To be Паулд бас Фойбед өгсөн тэр үйлчлүүдийн төлөө баярлалаа. we have around us. Och den här stunden så vill jag Тэгээ be бид таны And I want to pray för var och en som бид känner en таны kallelse att vara бид tаны элч бид таны элчин сайд байж тэр сайн мэдээг бусдад тараамаар байна. encouragement, Jag vill be om Тэгээ яг одоо pray for strength, genom din heliga танаас танд үйлчлэхээр дуудлага авсан хүн нэг бүрт fyllda av хүн нэг din бүрт närvaro. хүн нэг бүр танаас тэр урам зориг тэр ариун сүнсний хүч чадлыг авсан байх болтугай гэж залбирч байна. När de möter Тэгээ бидний амьдрал таны нэгүсэл таны оршихугаар дүүрч de ska få se dig хүмүүс биднийг харах үед бидэнтэй уулзах үед och höra dig. and hear you тэгээ бидэнтэй ярих үед in and throughout. таныг харах болтугай. Amen. Тантай уулзах болтугай. Och så några ord av Таныг välsignelse сонсох för dig болтугай. den här dagen. Тэгээ бидний амьдралаар дамжуулаад And a few words of blessing for this Amen. day and the week that lies ahead. тэгээ яг одоо би таныг өнөөдрийн өдөр болоод эх 7 хоногийн чинь би Евроё 2 дугаар Коринтын May the grace of the 13-ийн Lord Jesus 14 Christ and the love of God and the fellowship of the Holy Spirit Эзэн Есүс Христийн нэгүсэл Бурхны хайр ариун сүнсний нөхөрлөл та бүгдтэй хамт байх болтугай. Амен. Jesus, Jesus, you make the darkness tremble. Jesus, Jesus, you silence fear